Өдрийн мэнд. Гэнээр арай байна. Өнөөдөр одоо улсын хурлаас гарсан хууль болон тогтоолын хэрэгжилттэй холбоотой мэдээ сонсч штэ. Тэгээд энэ ер нь л бас одоо юу ч гэх юм да. Тэр хуулийн холбогдох заалтын хэрэгжилт 36% гэж тий. За шийдвэрийн хэрэгжилтээр яг дунджаа тэр 46.7% гэдэг юм уу? Нийт одоо гарсан. Дээрээс нь тэр эрүүл мэндийн яам, сангийн яам, соёл спорт, аялал жуулчлалын яам 17.7-оос 26.7% гэж одоо яаж ажиллаа хийхлээр ингэт юм. Бид одоо энд хуралдаад хууль гаргаад батлаад байдаг. Ахаад улсын хурлаас тогтоол гардаг. Гэхдээ шийдвэрийн хэрэгжилт нь ийм байхад яаж ажил явж ирсэн юм? 17.7-оос 26.7 гэж сая өөрөө чинь мэдээнд гарч шин. Гэхдээ тэгээ та нар энийхээ үр дүн хэрэгжилтийг шахаж шаардах сахилга хариуцлага яаж тооцдгийг? Үүнтэй холбоотой 3 асуулт байна. Энэ яг ийм хэтэрхий хангалтгүй ажиллаж байхад ямар арга хэмжээ сахилга хариуцлагатай холбоотой та нар ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нэг. Хоёрдугаарт нь энэ улсын хурл болоод энэ засгийн газрын хяналт шинжилгээний аль энэ хамтардаг хоорондоо энийг нэгтгэдэг дүгндэг юм байна уу? За гуравдугаарт нь альва хууль тогтоомж гараад дагаж гарах журмууд нь гарахгүй байгаа дээр та нар бас дүгнэлт хийдэг үү? Жишээ нь сая 2 хоногийн өмнө хөдөө орон нутагт явж байхад Хатан булаг сумын малчин ярьж байгаа байхгүй юу? Яг энэ талаар чи ярьж ирсэн. Төмөр мөх гээд. Ерөөсөө улсын хурлаас гарч байгаа наад хууль тогтоомж чинь хөдөөд хэрэгжихгүй байна. Та нар нэг дүгнэлт хийх цаг болсон байхаа гэсэн. Яг өнөөдөр 2 хоногийн дараа төсвийн байнгын хорон дээр энэ мэдээлэл орж ирж байна. Тэгээ энэ чиглэлээр яг юу хийдгийг. Тэр та нар засгийн газрынхаа хяналт шинжилгээ үнэлгээний газар гэж байдаг бах тийм ээ. Би одоо нэрийн буруу хэлж магадгүй. Хууч одоо нэг толгойлоод байсан шиг санаж байна. Тэгээ эднэртэй хуультай холбоо яадаг. Тэгээд энэ биелэлтэй яаж шаарддаг юм? 17-оос 100% байх юмыг 17-оос 26%-тай байгаа биелэлтийг яаж та нар ингээд эргэж одоо энэ шийдвэрийн биелэлт дээрэс нь чи улсын хурал чинь үндсэн үүрэг нь хууль баталгаас гадна гаргасан хууль тогтоомжондоо хяналт тавих хэрэгжүүлэх засгийн газрыг хянах үүрэгтэй шүү дээ. За энэ 3 асуултан дээр эхлээ хариулт авах юм. За дараа нь бас нэг санал байнгын хорооны даргаад хэлэхэд үгүй нэрэ болохоо байчлаа. Хөдөө явж байгаад өчигдөр 13:30 гэхэд хуралтай ихлээр нь хөдөө аж ахуйн байнгын хороо хуралтай ихлээр ирсэн эрт сүрээгүй хуралдаагүй. Өнөөдөр 10 цагаас төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо хамтран гэсэн эрт сүрээгүй хуралдаагүй. Одоо 12 цагийнх нь хурал үр дүнгийн биелэлд ярьж хад нэг ийм юм. За, хэн хариулах юм? За 6 номер. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг илүү үр дүнд суурилсан, үр дүнг нь одоо тооцож хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг байх талаар засгийн газар их хурлын түвшинд бид нар бас харилцан хамтаа ажиллагаа байгаа ярьж байгаа. 43 дугаар тогтоол бол яг үндсэндээ үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийх одоо хамгийн анхны одоо оролдлого. Тэгээд засгийн газрын тогтоолоор батлаад бид нар энэ хууль тогтоомж 5 жилийн үндсэн чиглэл Монгол Улсын хөгжүүлэгт 1 жилийн хөгжлийн төлөвлөгөөг бүгдийг нь 44 дугаар тогтоолоор үнэлсэн. Өмнөх одоо үзүүлэлтүүдээс бол бүгд буураад ороод ирсэн. Өмнө бид нар процесс яваад эхэлснийг 70%-аар үнэлээд хэрэгжилж явж байгаа гэж үнэлдэг гэсэн бол энэ бүгд 0-аар үнэлэгдээд ороод ирэхээр магадгүй энэ хэрэгжилтийн үнэлгээ бас бууж орж ирж байгаа. За нөгөө талаасаа бид нар бас харах юм байна. Яагаад тэгэхээр нөгөө хууль тогтоомжийн үнэлгээ хийнэ гэдэг маань хууль бол тухайн хуулийнхаа зорилтыг бүрэн хэрэгжүүлж гэнэ үү гэдэг нь хууль тогтоомжийн хуулиар 5 жилээр үнэлгээ мониторинг хийдэг байтал бид нар одоо ингээд хагас жил болгоноор тэгээ хууль үнэлэгдсэн үнэлэгдээгүй асуудлыг бас ярих нь зохистой юугүй юу гэдэг асуудлыг их хурлын түвшинд их хурлын хяналт шинжилгээний газартай бас харилцан ярьж байгаа. Явандаа бол бас сайжрах болов уу гэж бодож байна. За хангалтгүй биелүүлсэн орон нутаг засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын хүрээний энэ засгийн газрын төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудын хувьд бидэнд байгаа мэдээлэлээр хэрэг эрхлэх газраас чиглэл хургуулсан байгаа. Одоо энэ биелэгдээгүй ажлуудыг биелүүлэх хэрэгжилтийнхаа явцыг хурдасгах хэрэгжүүлээгүй шалтгаанаа тодорхой тайлбартаагаар ирүүлэх гэж чиглэл хургуулсан. За 11 сарын 15-ны дотор бол яамд засаг даргын тамгын газруудаас бол мэдээлэл хэрэг эрхлэх газар дээр ирнэ.
Энэ удаагийн хяналт шинжилгээний тайланг хяналт хэрэгжүүлэх газраас буюу саяны таны хэлсэнчлэн одоо 2 сайдын ахалдаг байсан одоо байгууллагатаа энэ маань тайлгнаж байгаа. Засгийн газрын тухай хуульд 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр дараагийн жилийн тайланг бол засгийн газрын хэрэг эрхлэх газраас тайлгнаж оруулж ирнэ.